Томоогийн цайзын тулдаан гэдэг үйл явдал байгаа. Гол үйл явдал бол 1449 онд ойрд Эсэн тайшин 2 түмэн цэрэг гэдэг чинь 20 мянган цэрэг. Хятадын Мин улсын хагас сая хүнтэй армийг цагаан армийн Томоо цайзын орчинд буц зохиж Энзун хааныг олдсон гэдэг ийм үйл явдлаар өнөөдрийн сэдв маань эхэлж байгаа. Тэгэхээр энэ ямар учиртай тулдаан, ямар шалтгаанаар ийм дайн боллоо гэдгээс өнөөдрийнхөө сэдвээ эхлэе. Чиний дуртай геополитикийн нөхцөл байдал ямар байв гэдгээс юу энэ бас нэг гээгдсэн түүх бас мөн болчиход байгаа. Одоо ингээд манай түүхчдээс за очиргой ичнэргой энтрийн номон дээр нэг товчхон ийм байлдаан болоод Эсэн тайш одоо хоёрхан түмэн зэрэгээр Хятадын одоо хагас сая зэргийг буцоход тэгээд хааныг нь олзлоод гэдэг. Тэгээ энийг яг ямар учиртай тэр дайн болж байгаа хийн дайрсан. Гэхдээ тэгээд хагас сая хүнтэй армийн буцогч юм бол яг Хятадыг эзлэхгүй байгаа юм. Тэ? Нэг олдсон ханаа дараа жил нь буцаага болчихж байгаа юм. Гэх мэт ийм олон асуултууд байгаа юм. Тэгээд тийм учраас энийг нэг жоохон дэлгэрүүлж ярих ёстой сэдв мөн үгүй яг мөн л дөө. Тэгээ энийг ярихын тулд эхлээд Монголын эхтлийн нөхцөл байдал ямар байсан Хятадын нөхцөл байдал ямар байсан гэдэг хоёр асуултаас эхэлж нөгөө дайн гарах шалтгаан ярих хэрэгтэй болж байгаа. Ер нь бол 1360 онд монголчууд Хятадаас хөөгдсөн тийм. Хятадаас хөөгдөд яг ер нь нэг тийм албан ёсоор бол хойд Юан гэдэг улс бий болсон шүү дээ. Монгол гэдэг улс биш, хойд Юан гэдэг улс. Тэгээд ерөнхийдөө өөрснөө бол нэлээд хэд хуваагдаад. За Зүүн Монгол хорчин голцоо ноёлсон хэсэг Зүүн Монголд одоо нэг их хянганы нуруу тэр хавар. За одоогийн халахын нутаг яваад ирэх юм бол төв нутаг энэ дэр бол нөгөө их Юан улсын хаадууд нь голцоо байдаг. Баруун талдаа бол ойртын холбоо хүчрхэгжиж гарч ирсэн. Би тэр хаттын дугаар дээр ярьсан байхаа нөгөө Самар хатны хүү Тогоон тайш 1437 онд анх дөрвөн ойртын холбоо гэж байгуулсан гэж. За энэ бол ингээд дөрвөн ойртын холбоо гэж байгуулагдаад ингээд ойрт бол тодорхой хэмжээнд нэлийн хүчрхэг улс болж хувирч гарч ирээд бүр сүүлдээ за эн чин Тогоон Төмөр хааны хүү Исүдэр хамхаа Исүдэр зоригт хаан чинь бол юу Тогоон Төмөр хааны аач Исүдэр зоригт хаан чинь бол Тогоон Төмөр хааны хүү эцэг Төгс Төмөр Усгал хааныг одоо Мин улсын зэрэгт дарагдаад зугтаж явахт нь одоо барьж авч цаадалсан байдаг. Тэгээ энэ хүн бол ойрдын тайш нарын дэмжлэгтэйгэр одоо их Юан улс Умард Юан улсын хаан ширээн суусан. Энэ үеэс эхлээд ойрдын нөлөө бол нийт Монголын нутагт бол ихсэж эхэлсэн байгаа юм. Яагаад энэ халахад Зүүн Монгол, Төв Монгол хоёр нь ингээд суларчив гэхлээр зэрэг ерөөсөө Мин улс бий болсон цагаас эхлээд монголчуудыг гол дайснаа гэж үзнэ. За тэр бол ойлгомжтой тийм учраас банк энэ хойд Юан улсын Умард Юан улсын эсрэг дайн хийдэг. Тийм учраас эднэр бол Мин улстай байлдаанд их хүч зардаг, их олон зэрэгэж алдсан, их олон дайнч болсон л доо. Ер нь бол Тогоон тайшийн үеэс эхлээд нөгөө ойрдууд ч эхлээд нөгөө хаанд нь одоо туслаад тэгээд их ордонд нөлөөтэй болцсон бол эсрэгээр Тогоон тайшийн үед бол юу тоглоомын хаан томлоод өөрснөө хэрэг мэддэг болж эхэлсэн байна. Ингээ ирэхээр бас яг нөгөө утгаар Монголын их тал буцаад нэгдэх процесс энэ үед явсан гэж хэлж болно л доо. Яг мэдээж ойрдууд бол алтан үргийнхэн биш учраас өөрснөө хаан сууж болохгүй. Тэгээд нэг орны нэг хаан тавиал. Тэгээд тэр үед бол их замраагүй байсан юунаас харагдаж байгаа гэхээр Ажээ хаан гэдэг нэг нөхөр тавигчж байгаа юм. За энэ чинь бол Асуудын архтай тааш, хорчны ядаа тааш гэдэг улсууд нийлж байгаа тавьчихж байгаа жишээний. Ингээ одоо хасрын удмынхаа хаан тавиад эхэлж байна тий. Нөгөө талаас нь Тогоон орж ирээд бас хаан тавиад эхэлж байна гэдэг ингээд Монгол дотор бол нэлийн их тийм бодлянтай үе
ингэж таарсан байгаа юм л да. Тэгээд яг хуу тогоон болон түүний хүү 9 тайшийн үед бол үндсэндээ ойрдын холбоо Монголыг нэлээд захирахулсан. Энэний шалтгааныг бол одоо хэд хэдэн шалтгаан хэлж болно. Нэгдүгürt нөгөө төв Монгол нь сулраад Мин улсын зэрэгт байнга цогцсоор гад. Хоёрдугаарт ер нь бол төв Монголтой худалдаа хийх асуудалд бол Мин улс их хатуу ханддаг гэсэн. Хүчрхийлжүүлэхгүй гэсэн бодлоготой. Тийм учраас нөгөө худалдаа чи ингээ хойшоо явахын оронд баруун тишээ явж эхэлж байгаа юм. Баруун тишээ явна гэхэлэр баруун талд нь бол ойрдын холбоо. За тэгээд тэр чи Шинжааныг мэдлэлтэй аваад ингээд нөгөө худалдааны урсгал ойр доороо дамжаад ойрдын холбоо бол эдийн засгийн хувьд хүчрхийлж эхэлсэн үед таарсан баг. Ийм нөхцөл байдлууд Монголын их талд бий болсон гэхүү дээ. Тэгээд яг яагаад ингээд дайн болчихв гэд ирэхээр зэрэг ойрдын холбоо хүчрхчээд ирэхээр Мин ч бас бодно штэ. Эднэр чинь ер нь бүгдийн хяналтанд авч байгаа юм байна. Тэгэхээр эднэртэй 8 хийх юм бол бас нэг хүчрхэг улс дахиж гарч ирэх юм байна. Тэгээд Моголстан руу худалдаагаа чиглүүлж эхэлсэн баг. Моголстан гэж нэг улс байсан шүү дээ. Цагаатан улсын зүүн талын хэсэг нь. Тэр Моголстаны захирагч нар бол Дуглад аймгаас гаралтай монголууд. Монгол гэдэг бол Монгол гэсэн перс үг. Тэгээд тэр энэ Камарадын гэж одоо Моголстаны хааны үеэс эхлээд энэ бол 1370-80-аад оны үеэс эхлээд бас тэр Моголстаны хаадууд чинь Мин улстай харилцаагаа сайжруулах бодлого явуулаад худалдааны ашиглах гэдэг учраас ингээд Мин улс бол тэр байтугай одоо манай хараат улс гэж тооцдог болцсон үе таарсан баг. Тэгээ ингээд энэ худалдаа боогдоод ирсэн учраас 9 тайш бол энэ одоо Мингийн асуудлыг нэг тийш шийдэхгүй болохгүй байна гэсэн ийм дүгнэлтэнд хүрсэн юм байдаг л да. Нэг үзэгчдэд тодорхой байх үүднээс хойд юан гэж яг албан ёсоор өөрсдөө зарласан гэсэн үг эсвэл бусад улс орнууд хойд юан гэж нэрлсэн гэсэн үг. Дээр нь хойд юанаас гадна дахиад ойрдуудын холбоогоо дахиад нэг тусдаа улс бий болчихоо гэдэг ийм ялгаа зөрүүг нь тодорхой болгож өгвөл. Хойд юан гэдэг нь одоо манай монголчууд өөрийнхөө улсад өгсөн нэр. Одоо цаад санаагаар бол их юан улс гэж байх ёстой. Бид нар одоохондоо ингээ хойдолд нь хөөгдөж ирчээд хойд юан байна. Тэгээд дараа нь хизээ нэгэн цагт бид нар буцааж энэ хятадыг эзэгнээд их юан улсаа байгуулах ёстой гэж дай юан гэж. Тэндээс ч нөгөө Батмөх Даян хааны Даян гэдэг үг чинь гарч ирлээ. Даян гэдэг чинь бүгд нийтэр гэсэн үг шүү дээ. Тэгэхээр дай юан гэдэг чинь нийт юан улсыг Монгол хотыг нийлэн эзэгнэхийг хэлж гэн гэсэн үг багхгүй. Түүхч Мэргэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон Баярын Монголын гээгцэн түүх цувралын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Ойрдын холбоо бол тэр үед Монгол улсын бүрэлдэхүүнд гэж явсан. Тэгэхдээ одоо мэдээж тэр хавьдаа бол өөрөө биеэдээс автономт хэрэгтэй явна штэ. Тэгээд хоёлаа бас тэр хаттын дугаар дээр ярьж ирсэн ер нь бол элбэг нэгүүлсгэж байгаа нэг зохисгүй үйлдэлээс болж ойрдын холбоо Монголоос олж эхэлсэн юм а гэж. Тэгээд Батуулга Чинсэн чинь элбэг нэгүүлсгэж хааныг барьж алаад за тэгээд Батуулга Чинсангийн зүүн Монголынх нь ирж алаад ингээд нэг хэсэг бужигнаад тэгээд тэр үеэс эхлээд ойрдын холбоо Монголын бүрэлдэхүүнээс гарах юм уу эсвэл Монгол дотор нөлөөтэй байх энэ бодлого явагдаж эхэлсэн байгаа юм л да. Тэгээд 9 тайшийн үед бол Тогтообох Тайсум хаан гэж хааныг одоо ёс төдий хаан тавьчаад тэгээ 9 тайш Монголын бүх хэргийг мэдчихсэн. Тэр үеийн худалдаа яагаад их чухал байсан бэ гэдгийг бас хэлэх ёстой. Яг гэвэл одоо ингээд байгаа мэдээлэлээр бол жилд 14 мянган морь Монгол талаас авчиж арилждаг. Хариуд нь Хятад талаас нэг сая жин цай өгдөг. Сая жин гэдэг бол за нэг 260 тонн цай нөгөө талаас өгдөг. Одоо тэр байгаа баримтуудыг үзэгд. Тэгээ худалдаа гэдэг нь одоо бидний ойлгож байгаа шиг ингээд юу гэдгийг ирээний зах дээр очиж юм худалдаж авч байгаа шиг юм биш шүү дээ. Нөгөө монголчууд нь төдөн хүн ирнэ.
40 ирнэ гэдэг мэдүүлгээ өгнө. Тэгэхээр зэрэг Хятадын тал нь за тэгвэл бид нар хариуд нь 40 жинцээ бэлдэнэ гэд. Тэгээд тэр чинь яг үнээр дээр бол хоёр улсын худалдаа шиг юм яваад байгаа хөөхгүй. Нөгөөдөл нэрэл мордод шагаал. Тэгэл хариуд нь чид төмөр тушаас нумаа төдөн жин цай гэл ингээд өгөөд. Тэгээд энэ нь нөгөө Хятадын уламжлалт одоо соёлд нь энийг чивтэр нэг дугаар дээр ярьсан санагдаж байна. Одоо монголчууд ирээд албаа барьлаа. 14,000 мөрөөр алт барьлаа гэд. Тэгээ хариуд нь одоо манай хаан 260 тонн цай бэлгэнд өглөө гэд ингээд бичиж яваад байдаг юм байсан. Тэгээд энэ дайн эхэлсэн шалтгаан нь болохоор зэрэг 1499 оны 98 оны 100 нэгдсэн худалдааны үеэр ойрдууд чухал монголчууд мэдүүлэхдээ 1200 хүн ирнэ гэж мэдүүлээд яг бодтойгоор бол 2000 давсан хүн ирсэн юм шиг байна. Гэдэг маань хамаагүй их морь ирнэ гэсэн үг шүү дээ. Тэ? Тэгээд яхахлаар зэрэг нөгөө хөлийн бомбтой хятадууд нөгөө энэ одоо ингээ болохгүй байна гэд хөссөн барааныхын 5-1 өгөх гэсэн гэж байгаа. Нөгөө 260 тонн цай өгдөг байсан гэсэн шүү дээ. Тэгээд тэрний 5-1 гэхээр нэг 50-60 тонн юм өгөөд тэгээ одоо нөгөө адуу мал авчирсан монголчууд ч шатчихж байгаа үстэй тий. Шатчихад энэ асуудал үүссэн. Тэгэхээр зэрэг Исэн хаан үүнийг далимдуулаад тэгээд ер нь бол мань хүн байлдах гээд байсан мэдэгдээд байгаа юм л да. Тэгээд мань хүн чинь тэр үед бас Манжин хаанд биш Мин улсын хаанд илчилгээгээд охиноо гүнж өг гэсэн баг. Тэгээд нөгөөдх нь мэдээж татгалцсан. За ингээд одоо дайн хийх албан ёсны шалтгаан бий болж байгаа байхгүй. Эдийн засгийн шалтгаанаас гадна албан ёсны шалтгаан бий болж байх юм. За хоёулаа хойтлыг ярьчлаа тий. Одоо өмнөдлийг ярих хэрэгтэй. Өмнөдлийг ярихад нэг зүйлийг бид нэр бас нэг анхаарах хэрэгтэй байна гэж би хараад байгаа. Нэгдүгürt Мин улс гэж байгуулагдсан шалтгаан бол тариачны бослог гараад тэгээд тэр тариачны бослогч өргөцсөөр яваад одоо Юан гүрнийг мөхөөгөөд монголчуудыг язгуурын Монгол нутг руу хөөгөөд явуулчихсан тийм ээ. Тийм учраас энэ бол тариачны одоо удамтай улс байсан. За энэ Мин улсын энэ ч одоо 5-6 дахь хаан ч байна одоо энэ дайн болдог үе. За эднэр яасан бэ гэхлээр зэрэг энэ одоо тийм тохиолдлын чанартай гэх юм одоо сони үйл явдал болсон байгаа маа. 1435 онд Мин улсын хаан нас ороод тэгээд 8 билүү 9 настай хүүхэд хаан ширээн залардсан баг. Тэгээд тэр хаан ширээнд тэр хүүхэд заларж байгаа шүү дээ. Тэгэнгүүт нөгөө Мин улсын төрийг үндсэн хэрэг дээр бол нэг хэдэн ян овогтой хэдэн сайд мэрэгэн сайд нар барьдаг байсан. За тэгээд тэр дээрээс нь тэр нас орсон хааны хатан хаан Жан гэж хатан хаан эдгэр барьдаг байсан баг. Тэгээд эднэр 1442 онд тэр Жан хатан нас ороод тэгээд тэрнээс нь залгаад баг 2 жилийн дотор тэр нөгөө ян овогтой 3 том сайд нь нас орсон. Тийм тохиолдлын чанартай юм да. Би нэг нь хараад хаа Ян Шичи, Ян Жон, Ян Пу гэдэг ян овогтнууд. За ингээд хааны дэргэд хатан ээж байхгүй болоод мэрэгэн сайдууд байхгүй болсон үед харцсан баг. Тэгээд энэ үед яасан бэ гэсэн чинь минь хааны хамгийн дотны хүн Ванжэн гэдэг тайган гарч ирсэн байгаа. Нөгөө тайган чинь хааныг нялх байхаас нэг эсвэл нөгөө хичээл мичээлийн хийлгээл тэгэл Ванжэн бодвол одоо их сайн асардаг байсан юм байгаа. Тэгээ залуу хаан бол тэрэндээ айгүй үнж одоо их тийм таалтай ханддаг ийм хүн байсан. Ийм байсан байгаа юм л да. Тэгээ тэр Ванжэн гэдэг тайган ордны эрхийг үндсэндээ гартаа хааны нэрээр гартаа авсан үе таарчихсан юм байна. Тэгээ Ванжэн гэдэг нь бол энэ Хэбэ мужийн гаралтай зүгээр ядуу шахуу айлын хүүхэд тэгээ өөрөө баг залуу байхдаа тайгны сургуульд хэлсээ тэгээд ингэж явсаар гоод карьер хийж явсаар гоод хааны ордонд очсон. Ер нь бол жоохон юутай амбицтай нөхөр таарсан баг.
Нөгөөдөөгөр нөгөө хаан сууснаас нь хойш энэ ч одоо нэг 8-9 жилийн дараа дайн чивлэг 37 12 жилийн дараа дайн болж хувирж штэ. Хаан сууснаас хойш энэ 12 жилийн хугацаанд одоо энэ одоо яг Жентүн хааны Аз дотдгийн юм уу юу гэж хэлмээр юм их олон удаагийн үер болсон ган ачиг таарсан. Тэгээд Мин улсын дотоодод ийм тариачны бослого хөдөлгөөн нэлээд гарсан. Ийм үе таарчсан юм байл л дээ. Тэгээ яагаад тийм цэрэг армин сул байсныг хоёлаа дайнад өхүүлээд яри та тий. Тэгээд яг нөгөө юутай элсэн тааштай мөргөлдөөнд ороод эхлэнгүүт нөгөө хаан залуу хаан 21-тэй байсан баг. 22-тэй ч байлаа. За энэ Ванжан гэдэг амбицтай тайхан гэдэг штэ. Энэ нөхөр чинь бас 30-тэй. Хоёр залуу ямар ч туршлагагүй, дайн мэдэхгүй. Ийм хоёр залуу сууж агаад хоёр түмэн зэрэг ирж байгаа юм. Тэгвэл одоо нэг ч ёстой нам дарна гэдэг баахан зэрэгт ажиллаад гараа явцсан болсон байхгүй. Ер нь бол яг олон хүчин зүйлийн нөлөөгөөр хятадууд ялагдсан гэдэг л тайлбар хэлэх гээд байна. 500 мянган зэрэг ба 20 мянган зэргийн хооронд. Тэрнээс гадна өөр бусад хүчин зүйл, цагуурын хүчин зүйлээс орж ирж байгаа юм. Тийм уур амьсгал нөхцөл. Тийм тариачтай. Гэхдээ ер нь бас нэг ялагдсан шалтгаан энэ нэг хэн блэ би одоо нэрийг хараад байгаа. Long Fei Feng гэдэг энэ нэг судлаач байгаа. Тэр яг энэ Томуугийн хямралын үед яаж яваад одоо Мин улсын юм цэргийн хувьд сул байсан юм бэ гэдгийг судалж дүгнэлтүүд хийсэн байна л. Тоо бол амар биш та 500 мянган зэрэг гэдэг хагас сая зэрэг гарч байгаа шүү дээ тий. Тэгээ яасан бэ гэхэлэр эдгээр чинь нөгөө нэг тариачны гаралтай хаадууд гэж би ярьсан шүү дээ тий. Тийм учраас тариачны бослоос их хайдаг. Өөрснөө тариачны бослогоор төр авсан хүмүүс. За олон тариач нэгдээд үрээд ирвэл дийлдэхгүй юм шүү гэдэг юм үеийн үед ингээд үе дамжаа толгоонд нь суудсан. Тийм учраас бүр Хунвуу хааны үеэс эхлээд Мин улс ямар систем зохион байгуулсан бэ гэхэлэр цэргийн гэр бүл, тариачин гэр бүл гэдээ хуваацсан баг. Хүн ам. Тэгээ цэргийн гэр бүл бол мэдээж хэрэг татвар байхгүй уушгүй. Тэгтээ чи цэрэг нийлүүлэх ёстой. Тэгээд тэр цэрэгээ одоо шаардлагатай одоо зэвсэг одоо юу гэдгийг хэрэгслэр нь өөрснөө хангаад амьдрах ёстой гэд. Ингээд нэг 2 сая гэр бүлийг цэргийн гэр бүлгээд ялгаад гаргацсан. Тариачны гэр бүл нь бол зүгээр одоо тэгэхээр зэрэг нөгөө цаад санаа нь бол тариачны бослого гаргахгүй байхснаатай. Тэ? Яг тэгвэл чи цэрэг мэрэгт үр хөвгтөө өгч явуулах шаардлагагүй болох гэдэг шүү дээ. Нөгөө төгөр чи байлдааны сургууль мургуул хийх ямар ч шаардлагагүй болчихж байгаа юм. Чи зэрэгт явахгүй юм чи. Дараа нь тэр нөхөр бослого гаргалаа ч гэсэн их амбуу явахгүй нөхөр болно да. Ийм бодлогоор авчиад ингээ хоёр хуваацсан баг. Тэгээ хоёр гоогаад яатсан. Тэгсэн цэргийн гэр бүл нь гэдэг нь тэр хүн чинь ингээд өөрөө тариагаад тарьж амьдраад тэгээ үр хөвгтөө зэрэгт явуулах хэрэгтэй байхгүй. За тэгээ ирэхээр зэрэг цэргээс зайлсхийх. Татвар төлөхгүй мөртөө тариад амьдраад байх чи бас уул нь илүү хувилбар байгаа үстэй тий цэргийн гэр бүл гिचээд тэгээ яхав тэр нэг төшмөлд нь 5-3 цаасны авилга өгөөд хүүгээ цэргээс мулталж авч үлдээд ч юм уу тий гэдэг ч юм уу ийм юм их түгээмэл болсон байгаа нь энэ одоо тэр Ломбе Фэний судалгаан дээр тэгсэн байгаа. 1569 онд 3 сая 138 мянган гэр бүл цэргийн гэр бүл тооцогдож байхад яг цэрэгт татагдсан 90 тонн 845 мянга байсан гэж. Энд чинь ерөөсөө 3-2 нь бултаад байгаа байхгүй. Янз бүрийн аргаар. За нэг юм дутагдлага. Хоёрдугаарт ер нь бол мэдээж хэрэг чи цэргийн гэр бүлгээд тооцогдсон ч гэсэн бас нэг эрэгтэй хүүхдээ зэрэгт өгчмөргүй шүү дээ. Тарийн дээр чи ажиллах гар хэрэгтэй юм тий. За тэгээ чи нөгөө хүүхдээ чинь тарийн дээр ажиллаулаад ингээ амьдраад байхаар тэр хүүхэд хизээ зэргийн сургууль хийх үү. Тэгээ өмнө хэрэг дээр их чинь цэрэг нэртэй боловч зүгээр л нэг тариачин л болчихж байгаа байхгүй. Одоо Монгол ирэх хүн болвол тэгэл бүх амьдралынхаа турш цэргийн сургууль хийж байгаа шүү дээ. Таруу зурм магнаал, чон мон магнаал ихав хийгээ. Тэр нөхөр бол тариагаа тариал байгаад тийм. Нэг хаан ихтэй нэг зэвэрсэн сэлэм махирж ядах хэрэг байж идэг ч юм уу. Тэр хэрэг бол хэрэгжилж магадгүй ус ойлголттой
тэрэнд ерөөсөө тийм цэргийн хүмүүс биш байсан баг. Хоёрдугаарт эдгээр чинь офицеруудын корпус гэж аягүй сул. Мин улсынхыг. Тэр судалгаан дээр бүр бичсэн билээ. Офицер болно гэдэг бол юу л да. Одоо аягүй амьдралын баталгаатай болж байгаа байхгүй чи. Ягаад гэвэл нэгдүгээр чи хаанаас цалин авчихна. Цэргийн дарга тий. Хоёрдугаарт тэр нөгөө цэргүүдийн хангамжнаас бас хумсалжуул гэх мэтэр. Тийм учраас нөгөө тэдрийг шалгалтаар авдаг. Тэгсэн шалгалт нь юу байсан гэсэн чинь гүнзгий сургаал үүшүү зодон хоёроор шалгалт авч байгаа. Тэрийг тэр нөхөр шүүмжсэн билээ. Энэ ийм утгагүй юм хийсэн байна гэж. За гүнзгий сургаал бол хятадын бүх төрлийн албанд ороход тэр гүнзгий сургаалаар шалгалт авдаг байсан. Тэгээд энэ чинь цэргийн хүн болох гэж байгаа шүү дээ. Тэгээд дээрээс нь нэмээд үүшүү зодоноор шалгалт аваад тэгээд офицер болчдөг. Нөгөө байлдааны урлаг мурлаг юу ч байхгүй. Тэгээ сайн зодтолдог хүн гэдэг бол сайн офицер болно гэсэн үг ерөөсөө биш шүү дээ тий. Тэгээд офицерын корпус нь ер нь бас сул байсан гэж. Гуравдугаар том асуудал юу юм гэхлээр энэ Мин улс бол нөгөө хятадын уламжлалаа дагаад цэргийнхний ерөн дээш нь гаргадаг. Одоо улс орн 83 цэргийн тойрогтой. 83 цэргийн тойргийг 83 генерал мэдэртэн. Тэгээд тэр 83 генералыг төвд байгаа одоо бүүмэн тэргүүн сайд юм уу? Их тайган ч юм уу? Цэргийн тухай ямар ч ойлголтгүй хүмүүс өдөртөн. Тийм болохоор зэрэг одоо эдгээр чинь тийм стратегийн төлөвлөлт нүүдэл хийх чадвар их муутай. Ийм одоо олон хүчин зүйл бол Мин улсын армийг за одоо уламжлалт хятадын арми дээрээс нь бас нэг баахан цэргүүдээс гадна нөгөө хоол хүнсийг хангадаг гэдэг баахан нөхдөө дагаж явна шүү дээ тий. Тэрнээсээ гадна цэргийнхэн нэрх мэдэл байхгүй. Тэгээ байгаад цэргийнхэн цэргийн онол монлоо мэдэхгүй сайхан үүшүү зодоо хийдэг гарууд тий. Цэргүүд нь бол зүгээр нэг тариачд. Ийм л дүр зураг харагдаж байгаа байхгүй. Тийм учраас энэ Мингийн цэрэг бол олигтой байлдаа хийж чадаагүй гэдэг нь ингэж яадаг. Мин улсаас чинь монголчуудын хувьд одоо түрүүн та цугас хэлсэн дээр ойрдууд ба ойрдын холбоо ба хойд юан гүрнийг бас хооронд нь хагалдуулах бодлого явж ирсэн гэх юм. Бүр Мингийн үеэс юм шүү дээ. Манжууд энэ ойр талхын зөрчлийг өдөөж исэн шиг Мингийн үед бас ийм хагалдуулах бодлого зүйтэй тэргүй байсан байх нь. Яаж хэрхэн хагалдуулах бодлого бол бүр цэншүү хаадаг үеэс хүннүүгийн үеэс эхлээд ер нь хээр талын нүүдэлчдийг хагалж явах бодлого бол байнга явуулж ирсэн. Энийг Мин улс ч гэсэн уламжилж авсан. Тэрийг дараа нь манжууд уламжилж авсан. Тэгээд энэ хагалдуулах бодлого чи юугаар явж байгаа худалдаагаар яваад байгаа байхгүй. Айл ингээл төв Монголд хийж байгаа худалдаагаа татаал ойрдуудтай хийгээл. Тэгэл ойрдууд нь хүчрхэгжээд ирэхлээр зэрэг төв рүү жоохон хийгээл тий. За энэ хоёр нь бүр нэгдчихлээр нь зэрэг бүр Моголстан руу хийгээл тий. Моголстаныг тэнд хүчрхэгжүүлээл. Энэ бодлого бол байнга явж ирсэн байна. Тодруулаад асуухад энэ ойрдууд хойд юунаас хүчтэй байсан гэдэг хүн амын тооны хувь за худалдааны мэдээж давуу талууд байсан юм байна. Эдийн засгийн хүчин нөөц хүн ам зүйудаас илүү давуу талууд байсан уу? Одоо газар нутгийн хувьд холбол хэр том газар нутагтай. Гэхдээ одоо баруун Монгол гэдэг чинь Алтайгаас баруун дэшээ нутаг штэ. Тэгээд тэр үедээ бол одоогийн Шинжааныг одоо хяналтанд автсан. Энэ бол одоо ингээд нэг хуучин уугрын нутаг тэргээр явдаг одоо энэ элсэн цөл дундуур явж байгаа худалдааны бомбдууд том балгасуудыг хяналтанд автсан. Зөвхөн хүний хувьд бол тэгээд юу гэдгийг ойрдын холбоо нь халахаас хамаагүй л үнэтэй байсан ч гэдэг юм уу тийм судалгаа бол нэг байхгүй. Тэг мэдээж тэр нэг тал нутгийн байлдаан гэдэг бол бас хүний тооноос тэр болгон хамаарахгүй шүү дээ. Нөгөө талаас бас энэ зүүн Монголд ямар бужигнаан болоод байсан бэ гэхлээр зүүн Монголд чинь асууд ихэнх хүчрхэж байгаа. Асууд гэдэг маань нөгөө Юан улсын цэрэгт ажиллагдж ирсэн осетинууд. Тэд нар чинь монголчууд. Тэгээд тэр монголчсан асуудууд чинь нөгөө Юанаас монголчуудтайгаа зүг хөөгдөөд нөгөө осетинууд чинь. Тэгээ Монголын зүүн Монголын нутагт очиод суурьшсан. Тэгээд бид нэр одоо угаасаа л анханасаа л хааны торгон цэрэг гэж
татагдж ирсэн хүмүүс байсан учраас байлдаан жууламжлал нь хүчтэй тийм учраас тэгээд нөгөө Монголын дотоод хэрэгт бас их нөлөө үзүүлж эхэлсэн байна. Тэр асуудын аргатай тайш гэдэг гараад байгаа нөгөө тогоон тайшийг барьж авч одоо зарцалж байгаа тогоон гэдэг нэр өгч явуулсан хүн чинь асуудын аргатай тайш шүү дээ. Тэр чинь тэр орчны адаатай нийлж юуг патологичнсан хороогоод гэдэг ч юм уу. Ийм бужигнаатай үе байсан л да. Тэгээд аажимдаа нөгөө эдийн засгийн хувьд илүү хүчрэх болсноор ойрдууд нь нийтдээ Монголын хэргийг ерөнхийдөө захирах болчихсон л байхгүй. Тэр ойрдууд адуу малаар цай сулдах 250 тонн 60 тонн 60 тонн тий. Өөртөө хэрэглэх эсвэл цаашаа экспорт хийх зорилгоор өөртөө чиргэлэн цаашаа зарна. Гэхдээ тэнд чинь дан ганц цайч биш. Үндсэн бараан цай байсан баг. Тэрнээс гадна өөр худалдаанууд бас явж байгаа шүү дээ. Торгод урдан явж таарна тий. Төмөр тогоо шанаа төмөр идлүүд бас явна. Тийм 8 арилжаа бол байсан л да. Монголчууд зөрүүлэг юу гэх юм гэхээр тэгэл үхэр мал хонь адуу ийм юм зөрүүлж нэмэл нь шүү дээ. За ингээд 9 тайш даа их нэг сэтлүүлээжсэн. Тэгээд сая тэгж хүмүүсээ явуулсан чинь нөгөө хятад мийн улсыг худалдаа хийхгүй гэсэн юм байна. За одоо ингээд шууд дайтах шалтгаан бий болж байна уу? Дайтах шалтгаан бий болоод тэгээд 9 тайш чинь 1449 оны 100 хуралдаа хуралд болж байгаа. Тэгээд тэр хуралдаа дээр ерөөсөө том уриалга гаргаж байгаа. Ерөөсөө хаан балгасаа буцааж авъя гэж. Энд ч одоо мийн улсыг тэр чигт нь устгахыг хаан балгас гэдэг маань Бээжин шүү дээ. Тэгээ буцаад одоо Юан улсаа байгуулъя гэж хэлж ийн гэсэн үг багхгүй. Тэгээд эн чинь баруун зүүн Монгол төв Монгол энэ гурав чинь нэгдсэн. Тэгээ энэ цэрэг бол нэг тийм дөрөв хуваагдаж орсон гэж одоо сударт гардаг энэ гаван шаргын ойрдын төвхтэр гардаг баг. 9 тайш бол өөрөө цорос хошууд торгууд цэргээ аваад Датуунаар гэдэг маань цагаан хэрмийн арай жоохон баруун талаар нь. За Тогтообрух тайсан хаан бол Монгол цэргээ аваад Лиодун руу гэдэг маань зүүн зүг рүү. Одоо Лиодун гэдэг маань юу шүү дээ одоо энэ шар тэнгисийн эрэг Порт Артур бомб гэдэг ирээд идэг тэр газар хэлж байгаа. Хойд Баатуудын цэргийг бол алаг төмөр жинжин аваад Шуанфугаар гэж энэ Бээжингийн чиглэл болж эхэлж байгаа. За Алчин ноён бол бараг бүрээдийн цэргийг аваад Гансуугаар орсон баг. Ингээд эн чинь нийтдээ дайцлсан цэрэг нь 5 түм гэж одоо төвчд үздэг. Тэрнээс яг 9 тайштай явсан хэсэг нь бол 2 түм байсан юм а гэж. Чи 4 хуваагдж байгаа шүү дээ тий. Ингээд юу байсан байгаа нь хамгийн эхлээд тэр нэг Янхэ билүү цагаан хэрмийн Янхэ бомб руу юу дайрж эхэлсэн баг. Монгол цэрэг. За тэгээд Янхэ бомб төр ингээд тулдаан болоод эхэллээ гэдэг мэдээ аваад хятад мэдээ аваад тэгэнгүүт нөгөө хин чин Ванжэн гэдэг тайган чин хааныга хөөргөд одоо юулаа яваад 2 дүм хүн зэрэг ирж ийн гэж. Одоо зөвхөн зэрэгэд ажиллаж өстой энэ хэдийг буцахад тэгээд одоо монголчуудыг ялсан Дайчинбаатар хаан гэдэг нэр алдрыг хүртэн энтергээд Ванжэн бол одоо их мэрэгэн тайган болох гэдэг шүү дээ. За ингээд хятадын судрууд дээр бол ер нь 500 мянган цэрэг дайчилсан гэж. Тэр нь одоо бодвол хойд хэсэгтээ байсан бүх цэргийг дайчилсан юм шиг. Цэргийн жанжид нь бол анхааруулсан байдаг. Болохгүй. Та нар ингэж хамаагүй хөнгөн хумгаа явж болохгүй шүү гэсэн чинь тэр Ванжэн жанждыг загнаад 500 мянган зэрэгтэй бижиж та нар 20 мянган зэрэгээс айдаг. Яасан одоо энэ зүрхэн нүхцэн бүтггүй улсууд уг загнаж байгаад цэргээ аваад гарсан. За мордхын хязгаа болж эхэлсэн байгаа юм да. Яасан бэ гэхлээр нэгдүгürt айгүй яралтай цэрэг дайчлал муртцсан. Тэгээд нөгөө тэр авийн хүнсээ дайчлаа штэ. Тэгээд дайчлсан хүнс нэг сарын хангамжийн хүнс цугларсан баг. Тэр ч одоо ингээд энэ тэндээс нэлээд их удаан хугацаанд дайчилж их хүнс цуглаа штэ. Яг бэлэн байгаагаа аваа гарчихлаар сарын хүнстэй зэрэг гарчихгүй. Хоёрдугаарт энэ хэдийг Бээжингээс гарсан өглөөнөөс эхлээд
их хүчтэй бороо ороод хойд хэдтийн нутгаар. Тэгээд эднес чинь тэр нэг цагаан армийн ихний бомбд хүртэл Жуён даваа гэж байна. За тэр хүртэл бол их асар хүчтэй аадар бүрөнд эрэгдээд зэргүүд нь даарч бээрээд нөгөө хангамжийн цуваа ардаа үлдээд их бүдлээнүүд үүссэн баг. Яг хаан нордохдоо энэ ч бас нөгөө юу ардаа нэг хүн үлдэх ёстой шүү дээ. Тийм болохоор зэрэг Жинтун хаан чинь өөрийнх нь дүү Жүүци юу гэж нөхрийг хааны үүрэг гүйцэтгэгчээр томилчод мордсон байхгүй. Энэ Жүүци юу гэдэг нь аавынх нь татвар юмээс төрсөн хүүд. Яг эцэг нэгтэй их өөртөө хоёр байхгүй. За тэгээд нэлийн бодлонтой дүү яваад эн чинь бараг 2-7 хоног шахуу яваад 2-7 хоног явна гэдэг чинь авч гарсан хүмүүсийнхээ далыг идчихлээ гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр нөгөө Янкэ гэдэг бомб дээр атсан баг. Тэгсэн чинь аа л идэв нөгөө Янкэ бомб нь эзлэгдээд монголчууд тэнд байсан хятад зэргийн бүгдийг ядаад баахан хятадулсан зэргийн хүүртэй бомб дээр очихгүй. Тэгээ очингууд яг хятадууд бол энэ өөрсдийнхөө хийсэн баримт кинон дэр энэ үеэс эхлээд Ванжин хайж эхэлсэн гэж бичсэн баг. Хаан ч гэсэн бас ер нь жоохон зочилд орсон баг. Яг тэгвэл дайнд явна гэдэг чинь парадаар жагсаж байгаа цэргийг үүсгэх асуудал ерөөсөө биш юм байна гэдгийг ойлгож эхэлсэн гэж. Нөгөө тэгээ монголчууд налгуулсан. Хэд чачаад алгуулсан хаашаа явсан юм бэ? Ингээд хөндөй дүүрэн цэргийн шаарл тэгээд дээрээс нь 2-7 хоног бороо дундуур нөгөө цэргүүд нь ядарч зүдэрч ирсэн байлдий дайсан байдгүй. Байсан зэргүүд нь хэд дуулсан. Ерөнхийдөө нэг айхтар сэтгэл зүйн цохилтонд одоо орцгооч л дээ. Тэгээд яасан чинь одоо яах вэ гэдэг асуудал гарна шүү дээ. Одоо яах вэ гэсэн нөгөө Ванжин гэдэг тайран чинь ерөөс араас нь хөөе гэсэн баг. Гэсэн жанжид нь боолохгүй. Нэгдүгээр хөөгд гүйцэхгүй. Морин цэрэг наад болж. Хоёрдугаар хүмүүс чинь талдаа орцсон шүү дээ. Буцаад яг адилхан хүмүүс хэрэглэн шүү дээ. Гэртээ очтол. Одоо энийг яах юм гэдэг. Тэгээ нэг баахан маргаан заргаан болж байгаад за юу ч гэсэн цаашаа яваад датун бомб орё гэдэг. Тэгээ датун бомбыг бол монголчууд эзлээг тойроо авчихсан юм бэл. Нэг жоохон байлдаж үзээд тэгээд цаашаа тойроо авчихсан. Тэгээ датунд байсан цэргийн жанжид бол араас нь явж болохгүй. Одоо цаашаа бол Монголын хэр тал гэлнэ. Тэгээд тэр хэр талаар хэд хоногч явах юм бүү мэд. Яваад нөгөө монголчуудаа олох юм уу? Олохгүй юм уу бүү мэд. Одоо тэгээд ийм байгаа учраас гэдэг. Тэгэнгүүт Ванжин тайган амар мэрэгэн арга сэдсэн баг. За одоо буцъя. Хүнс дууссан. Тэгвэл эзэн хаан бол ялалтгүй буцаж ирж болохгүй. Тийм учраас дайсныг дарчаад буцаа явж гинэ гэдэг. Ингээд одоо цуу тараа яриа тараая гэд. Тэгээ нөгөө цэргүүд нь өөрхий буцаж байгаа. Тэгээд буцахт нь жанжид нь гүй одоо ингээд ирсэн замаараа буцаад хэрэггүй. Наа чи айгүй тийм урт зам тий дахиад бороо тарах юм уу гэж. Тэрний оронд ерөөсөө шууд өмнө зүг рүү ямар даваа вүлээ цүүжин гэж даваагаар даваад тэгээд хятадын цагаан хэрэмний дотор талд нь орчиё. Тий тэгэхээр зэрэг дайсан ирэх магадлал харьцангуй бага. Бид одоо юу яана гэж энийг хоёулаа картан дээр харуулчих та. Ярьсаар яваад хоёулаа карта мартчихсан сууж. Энэ картан дээр их тодорхой харагдаж байгаа юм л да. Бээжингээс гараад энэ Жуён пас гэдэг Жуён даваа гэж хэлсэн шүү дээ. Жуён давааг даваад тэгээд ингээд Шанфугаар дайраад энэ одоо их энэ Янхэ гэдэг энэ цагаан хэрэмний үзүүр дээр байгаа. Тэн дээр очиод нөгөө зэргүүд нь хядагдсан. Тэгэхээр зэрэг датун ороод тэгээд датунаас уул нь энэ Вэйжоогоор дайраад зүүжин гэдэг даваагаар одоо энэ тасархай шугам байна тий. Тэр даваагаар даваад Бээжин рүү буцчвал энэ цагаан хэрэмний дотор талын хэрэмний цаана ороод тэгээд цэрэг аюулгүй болно. Хоёрдугаар тэрийг ингээ харах юм бол зам ч гэсэн арай богино хуустай. Хоол өмс чинь тал байхгүй болсон шүү дээ. Тэгсэн Ванжин тайган эсрэг үтсэн баг. Тэгээд яасан бэ гэсэн чинь энэ зүүжин баасаар зүүжин даваагаар даваад явхаар Ванжины эдлэн газараар дайрах болчиход байгаа байхгүй. Тэгээ чи 500 мянган эдлэнгээр чинь яваад өнгөрөхөөр эдлэнгээс юм үлдэхгүй шүү дээ ойлгомжтой тий. Тэгэнгүүт нөхөр эдлэнгээрээ дайруулахгүйгээд гүй 9 замаараа буцсан гэдэг.
Тэгээд буцаад нөгөө урт замаараа явж исэн байгаа. Тэгээд энэ Янхэд очтог нь 8 сарын 16. За тэгээд нэг 8 сарын 18 хавцаа Датонд очиод тэгээ буцаад яваад ерөнхийдөө одоо энэ нэг Төмөн форт гэдэг одоо яг гол байлдаан болсон газар чинь тэр харагдаж байна л да. Тэгээд Төмөн одоо цайз дээр ирэхэд 8 сарын 29-30 хавьд их зэрэг явж ирсэн баг. За яг тэгээд тэгэл юм байж эсэн хаан бол нөгөө Монгол цэргийн айлгинч одоо бүлгүүд нь бол баян хятадуудыг дагаал тий жижиг сэжиг дан байлдаан хийгээл ингээд яваад байгаа шүү дээ. Хааны биж байгааг нь аягүй сайн мэдээд байгаа байхгүй. Мин улсын цэргэл нөгөө Монголын цэргийн үндсэн хүч хаанаа мэдэхгүй юм байдалтай явсан байна. Тэгээд тэр Төмөн цайсны хажууд Хуалай гэж хотог үз. Энэ нөгөө цайснаас 45 км-ийн зайтай хотог байна. Тэгээ энэ Төмөнгийн тэнд очихт нь нөгөө жанжид нь хаандаа хэлсэн байна. Та энэ цайзд байгаад ирэхгүй жижигэн цайз авахгүй нөгөөдг нь. Та энэ Хуалай хотод бай тэр нь илүү том хэлсэн цайзтай гэдэг. Тэрсэн нөгөө Ванжэн дургуутсан баг. Тийм байхгүй гэдэг. Бодвол юу яасан баг. Бодвол Ванжэн бол энэ хинээс эсэн юу нөгөө цэргийн жанжтаас холдоод тэгээд юу байдлыг хяналтаас алдчихна гэж айсан юм шиг. Тэгээд одоо юундаа байна гэдэг. Төмөдөө байна гэдэг. Хаан бол төмөдөө байх хэрэгтэй гэдэг. Тэгээд Төмөн нь болохоор голоос 8 км зайтай. Тийм цайз авахгүй. Яг л тэр цайзыг хамгаалдаг цөөн цэрэг байх үед бол голоос ингээд тусаа зөөж явичаад тэр цайзаа хамгаалдаг бол 500 мянган зэрэгээрээ буучих. Нөгөө цайзд байсан ус бол зүгээрээс цагийн дотор дуусна үстэй 500 мянган уухар чинь. Тэгээд нөгөө усны хангалтын асуудал үүсээд. За тэгээд тэр хооронд нь хин нөгөө монголчууд чинь тэр мин улсын цэргийн лагер руу байнгын тогтолгоо хийж эхэлсэн байна. Одоо энэ дээр бол яг сэргээс нь зураг өгнө. Галцсанмаар харвал энэ үед яасан бэ гэхээр хаан бол нэлийн хүнд байдалд орсон учраас эсэн тааш илчил гэсэн баг. Хаанд хилцээ хий гэж. Тэгээд хаан баярлаад айгүй хүнд байдалд орсон байна шүү дээ. За ерөөс нь юу нэ найрамдлын хилцээ их гэж байна гэд зарлиг гаргах гэдэг ингээд тушаагаад. Тэгээд тэр үед нь нөгөө Ванжэн гэдэг тайган чинь тэр бас дахиад одоо цэргийн мэдлэггүй гэр хүн гэдэг нь илт харагдаж байгаа. Тэгэнгүүт нөгөө тайган чинь юу хийчих. Цэргүүдээ за одоо ингээд наримдын хилцээ их болсон юм байна. Одоо усандаа яв гэд тушаачихгүй. Тэгээд нөгөө 8 км-ийн цаана байгаа цайз руу юу ус руу нөгөө цэргүүд чинь хөдөлж ивтгэнгүүт эсэн хаан чинь найрамдлын хилцээг эхлэх үү шүү дээ. Зөв санал болгоцсон л юм. Санал болгоцсон нөгөө хаан зарилгаа гаргана гэж идэг. Ийм байдалтай байж идэг. Тэгэнгүүт нөгөө Монголын хошуу цэргийн анги чинь хятадуудын цохиж эхэлдэм байгаа үстэй. Тэ? Тэр үед яасан бэ гэхлээр дахиад нөгөө айгүй олон хоногийн маршинд ядарсан, өлсөж ундаассан. За тэгээ хоол дууссан. Ийм үед бол хятад цэрэг бол цэрэг биш бүр хүнч биш болж байгаа. Бид нар ч ерөөсө нөгөө гол руугаа дайраал тэгэл нөгөө Монгол морин цэрэг дайраад ирэнгүүт тэгэл тар цухтаагаал зэвсгэн өсгөө тар цухтаагаад ингээд ерөнхийдөө тэр хоёр Төмөн зэргээр чинь тэр хөндөй дотор баг 200 мянган цэрэг хядсан баг. Хядаад тэгэд нөгөө хааны байсан асрыг бүслээд тийшээ дайрч ороод хааныг олцлоод авчихсан. Энэ ятод бол энэ баримт кинон дээр энэ хэсгийг айгу тийм ахтар мундаг дүрсэлсэн байлийн шөнийн байлдаан болсон гэдэг. Яг энэ үед тэр Ванжэн гэдэг тайганыг нэг цэргийн жанж нь толгоор нь бэлгуур зөхөд алдсан гэдэг чи чамаас боллоо гэдэг. За тэгээд тэр тайган ч яг үхсэн хаан олцлогдсон. Цэргүүд хэд болцсон. Ийм сонин нөхцөл байдал үүссэн байгаа юм л да.
хоёр нэршил явчих шиг боллоо. Жантун би болохоор Энзун хаан гэд нэрлэлсэн. Энэ Хятадын хаадын нэг тийм сони юм байна. Энэ хаан чинь биш үү? Эхээс төрсөн нэр нь би одоо чамд хэлээдгий. Эхээс төрсөн нэр нь Зүү Чичэн. За тэгээд нөхрийг хаан сунгууд Жинтун гэдэг цол өгчөж байгаа. Одоо нөгөө нэг юуны төр гэрэлт найралт төв гэдэг шиг. Тэгээ тэр нэрээр нь би яриад байхгүй. Тэр аюугаар нь. Тэгээд энэ хүний чинь нас орохоор нь сүмийн нэр гэж өгдөг. Тэр нь Энзун баггүй. Тэгээ манай түүхэнд заримдаа Жинтунаар нь бичээ, заримдаа Энзунаар нь бичээд явдаг. Яг гэвэл энэ хаан чинь дараа нь хэсэг хаан ширээнээс буугаад буцаад хаан ширээндээ суухдаа Жинтун биш Чиншан гэдэг цолтой болчихж байгаа байхгүй. Яг гэвэл тэр чинь өөр одоо юу эхэлж штэ. Өөр хаанчлал эхэлж гин гэж үзээд. За ингээд 9 тажин цэрэг Жинтун хааныг олзолж явлаа. Тэгээ аваа явчихна уу? Тэгэд эндээс чинь их ойлгомжгүй юмнууд эндээс эхэлдэг байхгүй. Яагаад жишээлбэл бисэн Хятадын армид үндсэнд нь бүтнээр нь буцагчаад тэг яагаад Хятадыг эзлэхгүй гэдэг нэг асуулт гарч ирж байгаа. За тэгээд тэрийг ингээд үзэх юм бол эсэн бол тийм гинтийн ялалт байх болно гэж бодоогүй юм шиг байна. 20,000 зэрэгтэй байгаа шүү дээ. 20,000 зэрэгтэй хөөжсэн 500,000 зэрэг ирж байгаа гэдгийг тагнуулын мэдээгээр авцсан бай та. Тэгээд 500,000 зэргийг тийм амархан буцагч ч гэж ерөөсө бодоогүй. Тэгээ маань хүн чинь гайхангуудаа давшилтаа зогсооход Бээжинд рүү илчилгээсэн баг. Хаана ч олцоод авцгаа. Наримлын гэрээ байгуулъя. Хоёрдугаар та нарын хаана одоо юу гэдгийг асар их мөнгө төлж буцааж аваарай гэдэг. Тэгээд давшилтаа төр зогсооцсон баг. Тэр үед нь Бээжинд юу болсон бэ гэсэн чинь нөгөө цэрэг дарагдсан, хаан олзлогдсон тэр бүх мэдээг аваад яах вэ гэдэг асуудал үүсэн шүү дээ. Тэгэхэд Бээжингийн одоо хамгаалтыг хариуцж исэн Юй Чэн гэж нэг жанжин байна. Тэр жанжин бол юу яахгүй. Бууж өгч болохгүй. За нэг талаас нөгөө талаас түр хааны үүрэг гүйцэтгэж байгаа нөхөр байгаа шүү дээ. Тэрийг ханаар зарлчих гэдэг. Тэгэнгүүтээ тэрийг жинтай гэдэг хаан болгоод зарлчихгүй. Тэг улс хаантай болчихж байгаа. Хоёрдугаар монголчуудад бууж өгч болохгүй гэдэг нөхөр Бээжингийн одоо хэрмийг бэхэлж эхэлсэн. Өөрөлд 9 давшаагүйгээрээ Бээжинд болцоо болгож байгаа. Нөгөө хэрмээ бэхлээд авах. Цэрэг өөр мужуудаас нэмж татах, өмнө зүгийн мужуудаас нөгөө нэг их сувгаараа дамжуулж одоо бараа хүнс татах гэдэг ингээд олон хамгаалт хийх болцоо тэргээр бий болгосон. Тэгээд ингээд 8 нэг илж очин буцсан наануу цаануу гэл нэлийн юм болж байгаа шүү дээ. Тэгээд тэр хооронд нөгөө Бээжин хамгаалтаа бэхлээд авцсан. Тэгээд дараа нь минь улс бол буужхгүй юм байна гэдгийг нөхөр ойлгонгуудаа давшилт хийгээд очисон чинь Бээжин айлын хамгаалтаа хийчихсэн. Ийм одоо үе таарсан байгаа юм л та. Тэгэд эсэн бол Бээжин 3 чаалгаар нь довтолж үзсэн. Тэгээд нэвтэрч орж чадаагүй. За тэр үеийн монголчууд бол нөгөө Чингис хааны үеих шиг одоо нөгөө хэрэм мэвдэлтийг зэвсэг тэр юм байх болцсон. Нөгөө хоёр талдаа байлцаар угаад өөр юмгүй болцсон байсан учраас олигтойч үр дүнд хүрч чадаагүй юм шиг байна. Тэгээд хүрч чадлагүй нэг хэсэг байжгаад тэгээд эсэн бол нөгөө олдсон хаанаа аваад нутг руугаа буцаа явцсан байна. Тэгээд тэр Жинтун хаанд чинь Монгол хатан өгөөд. Ерөн зүгээр Хятадыг сурвалж ууч гэсэн гэмтгэлтэн шүү. Эсэн бол ерөөсөө муу хандаагүй гэж олгогдсон хаанд. Одоо банк найр хөрмөнд дөрдөг тий. Тэгээд хатан өгөөд ер нь бол нөхөр Монголын нутагт бол нэг тийм мууга амьдрах юм шиг жил гаруй болсон байдаг л да. Тэгээд жил гаруйгийн хугацаанд одоо яах вэ гэдэг асуудал эсэнд тулгараад байгаа байхгүй. Минь улсыг дарждаг. Хааны олзолцсон ч нөгөөдөл нөр хангаргаад тавьчихсан. Тэгээд энэ хааны төлөө нөгөөдөл мөнгө төлөхгүй нь бол айгүй тодорхой болчиход байгаа.
Тэгэхээр нөхөр гарч яхад тэгвэл минь дахиад хямраа гэж бодод нөгөө хааны чинь мөнгө авалгүй тавиа болчихж байгаа. Монгол хатантай навдаг. За тэгээд хаан буцаад ирсэн минд асуудал үүсэж байгаа. Хоёр хаантай болчихж байгаа. Минь чинь. Ишээ болоогүй жинтун нь бол жинхэнэ натных нь хөвчтэй. Одоо сууж байгаа жинтай гэдэг нь бол татварын мих нь хөвчтэй. Асуудал үүссэн шүү дээ тий. Гэтэл жинтай чинь бүтэн жил засаглагдсан, засгийн амт мамтанд орцсон. Тэр ахыг ирэхэд бол тэгж хаан ширээгээ өгье гэсэн бодолтой хүн хоогт биш байхгүй. Түүхч мэрэгэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон Баярын Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Энэ одоо хятадын судар дээр хааныг буцаж ирж байгааг дүрсэлсэн хэсэг байна. Одоо жинтун хаан буцаж ирж байгаа. Нөгөө талд нь жинтай хаан нь тосч авч байгаа. Энэ Бээжингийн айл хаалга бол тэр хаалган дээр. За ингээд жинтай хаан яасан бэ гэхлээр юуны өмнө хэнийг ахыгаа гэрээ хорионд хийгээд авсан байна. Энэ одоо хоригдчихсэн одоо ордон зүүн ордон гэж нэрлэгддэг. 6-7 жил энэ ордны хаалгаар хүн ороогүй. Хааныг орцсон. Тэгээд хажууд нь хятад хатан цуг байдаг. Тэгээд одоо Монгол хатны хөвгөө явуулсан. Хятад хатан авч өгөө. Хятад хатан байсан ч угаасаа. Хуучин байсан хатантаа буцаагаад. Тэгээд өөрхий энэ хатан нөхөртөө аятайхан хол өхийн тулд бодвол мөнгөгүй л байсан байгаа үстэй. Ингээд хатгамал хийж зардаг. Тэгээд тэрүүгээр нөхрийгөө олдог. Энтергээд ийм нөхцөлөд үүссэн байгаа. Хаан бол өөрөөхөө ямар ч ирэх мэдл баг. Гэхдээ хаан ч явахад одоо энэ хаан биш болчихно шүү дээ. Нөгөө жинтан хаан суудсан. Энд чинь бол хаан байсан хүн болчихж байгаа байхгүй. Тэгээ энэ юунд 7 жил энэ гэрээ хорионд байсан байгаа. Энэ одоо жинтун хаан гэдэг маань. Жинтан бол их азгүй хүн. Гэхдээ нэгэн бодлын хаан болж байгаа нэг азтай юм шиг. Тэгэхдээ нөгөө тал дээр бол яасан бэ гэхээр тэр жинтан бол ганц хүүтэй байсан. Тийм учраас мань хүн бол нэлийн одоо хүч зарж ягаад одоо энэ жинтун хааны хүүг хаан ширээ залгамжлах хунтайж ирэхийг хусчаад өөрийнхөө хүүг хаан ширээ залгамжлах хунтайж болгосон чинь дараа жилийн хүн сурчсан. Тэгэд нөгөө хэттэй уламжлалаар за одоо яг тэр хунтайжнаас орсон юм байна. Тэгэхээр зэрэг одоо хэн хунтайж вэ гэдгийг шийдэх хэрэгтэй байдаг. Жинтан шийдэж чаддаг. Өөрт нь хүү байхгүй. Заавал жинтууны хүүг заах болчиход байдаг. Жинтууны нөхөр үндсэндээ шоронд ордсон болохоор тэр хаан суувал жинтад яаж хандах нь бол бас ойлгомжтой тийм ээ. Хоёрдугаарт бас маний хүн чинь татварын хүү учраас нэг тийм тэгээд нөгөө жинхэнэ хаан энэ авчиж шоронд хийцэн ч гэдэг юм уу те. Тэгэхээр зэрэг энэ бол хаан ширээ залгамжлах хүү юм шүү гэж зарлжвал тэр хүүг тойроод сөргөчн цуглаад байх нөхцөл үүсчих гэдэг. Тийм учраас нөхөр янз бүрийн одоо мэдээлэл хийхгүй их удаан байсан баг. Тэгээд нөхөр сүүлдээ ингээд биеийн муудаад хэвтэрт оронгууд нь төшөмтүүд нь за энэ ерөөс бүтгээвэл одоо жинтун хаанаа гаргаж яваад. Одоо энд тэр хааны юу хоригдчихсан ордны хаалгыг эвдэж байгаа хэсгийг дүрсэлж харуулж байна л да. Тэгээ ингээд эвдэж ороод энэ чинь нэг татван хаалганы байлдаан гэдэг юу вэ? Эндээс цэргүүд нь нөгөө хэнийг аваад жинтун хааныгаа аваад тэгээд юу хааны ордон руу явж хахад хааны ордны хаалганы тэнд нэг жижигхэн байлдаан болсон. Тэгэд ороод тэгээд ятсан байх. Жинтун бол харин 7 жил Монголын олзонд 1 жил суусан. Дараа нь дүүгийнхээ олзонд 7 жил суусан. Нөхөр бол нэлийн жоохон харгас болсон болт юм шиг байна. Тийм учраас нөхөр бол шууд жинтай хааныг бол огцруулад өөрөө хаан ширээнд суугаад тэгээ жинтай одоо албан ёсны мэдээгээр бол
нас орсон ер нь нухацсан юм шиг байна. Яг тэгвэл мань хүн чинь өөрөө бас туршлага нь байна шүү дээ. Тэ нөгөөх нь буцаас иргээ бусаад ирвэл буцаад хаан болоод өөрийг нь авчиж шоронд хийчих ч юм уу ч юм уу гэж. Тэндээс бол бид нар нэг юм нөгөө нэг Бээжин хамгаалсан мундаг жанжин биш дээ юу чин. Одоо Хятадын үндэсний баатар шахуу. Тэр нөхрөө чинь одоо энд барьцсан. Тэр үед нөгөө Жантай хааныг дэмжсэн болгоно энэ барьж авчи шоронд хийж цааслахын цааслж устгахын устгасан. Тэгээ энэ үнийг бол тэр Бээжин хамгаалсан гавьягийн нийс тоогоод юу чинь барьж аваад гэр бүлийн цөлөөд өөрийг нь цаацсан байдаг. Тэгээд яг одоогийн хятадын судлаачд болгүй яг ер нь бол юу чинь Бээжин хамгаалаагүй бол Жинтун хаан бол будаа болох байсан гэдгээ өөрөө мэдчихсэн гэдэг байхгүй. Мэдээж Бээжин хамгаалаагүй эсэн хэрвээ Бээжин гизлээд тий Юан улсыг сэргээсэн бол тэр Жинтун хаан чи хэрэггүй шүү дээ. Тий Бээжин үлдсэн тулдаа нөхөр эргэж очих боломжтой болж байгаа байхгүй. Тэр утгаараа бол тэгж үзчихсэн. Гэвч одоо тэгээд өршөөгөө өглөө манда цаазаар авцсан баг. Исэн тайш чинь цэргийн үед ялт байгуулсан ч гэсэн тэгээ улс төрийн бодлогын үед ялагдчихж байгаа юм шүү. Минь гүрэнд ялагдчихж байгаа. Ялагдахаар барахгүй асуудал нь юу болж үүсэж ийн гэхлээр зэрэг нөхрийг нөгөө энэ Жинтун хааныг 50 явуулчих штэ. Тэгэнгүүт нөхөрдөж бас өрсөлдөж байгаа олон хүн Монголын хэр талаар дүүрэн байгаа штэ. Ялангуяа баруун зүүн гарын хоёр шансан алаг төмөр нөгөөх нь ямар төмөр вүлээ хоёр төмөргүй. Тэр хоёр бол одоо энд эсэнд бол айгүй дургу зөрчилтэй байгаа даа байхгүй. Тэгээ тэдний зүгээс яасан бэ гэхээр явуулчаад мөнгө нь хуваасангүй гэдэг яриа гаргасан баг. Өөрөлдвөр нөгөө хаан Мин улсын хаан буцаа явчихсан шүү дээ. Буцаа явчихлаар чинь ямар нэгэн мөнгө авсан байж таараа гэдэг хардлага үлдэж байгаа байхгүй. Тэгээ тэрийг нөхөр өгөхгүй ингээд дараа өөртөө аваад үлдчихлээ гэдэг юм болоод яг хөө тэгээд эсэн бол Мин улсын цэргийг буцагсноос хойш ер нь их овергон өөртөө ихтэй болсон баг. Тийм учраас Тайсон хаантай муудалцаж эхэлсэн. Нөгөө тоглоомын хаантайгаа. Тэгээд тэр асуудал юунаас болсон бэ гэхэлэр Тайсон хаанд чи өөрийнх нь дүү охиныг хатан болгоод өгсөн байсан байхгүй. Тэгээд тэр дүү охиноос нь төрсөн хүүхдийг болох жанангоор зарлал гэж Тайсон хааныг шахсан баг. Тайсон болохоор нэгдүгürt мань хүнд өмнө нь Төв Монголын хатан байсан. Тэрнийхэн хүүхэд байсан. Насаар Ахмад. Тэ? Тийм учраас бас мань хүн гэр бүлийнхэн дүүг нь аваад зарлана гэдэг бол бас их төвөгтэй асуудал болох байсан. Хоёрдугаар Тайсон бас айжсэн юм юу юм гэхэлэр тэр хүүхдээ болох жанан гэж зарлчих юм бол эсэн шууд өөрийг нь алчна гэж байсан. Эсэн ч одоо өөрийнхөө удмын хүнийг л Монголын хаан ширэн дээр гаргаж тавиад тэгээд энэ шин династ үүсгэх гэдэг шүү дээ. Алтан ургийн хаамон гэдэг. Одоо хоёулаа Довлон төмрийн тухай ярьж байхад Довлон төмрийн бүх насны мөрөөдөл нь бас нэг тийм мөрөөдөл байлаа шүү дээ. Алтан ургийн хаан тэгтээ төмрийн удам гарч ирэх хэрэгтэй гэдэг. Эсэн бас тийм мөрөөдөлтэй байсан баг. Тийм учраас Тайсон зүгтаага дургуцаад тэгэнгүүт нь 1453 онд эсэн тайш чинь Тайсон хааны дүү Агваржин жонтой хувилдаад тэр Агваржин жонтойгоо нийлж одоо юг хар хорныг дайлаад тэгээд нөгөө Тайсон хаан чинь цухтаага Тайсон хааны араас хөөгд хэрлэн гол хүртэл өгөөд тэгээд хэрлэн голын хөвгөн дээр барьж авч алсан гэдэг. Тэгээд алчхангуудаа эсэн тайш Агваржин жонд хэлсэн ба. За одоо чамаа хаан давнаа. Одоо төдөн сарын төдөнд их том найр хийнэ. Чи одоо бүх хүмүүсээ дагуулад ирээрэй гэдэг. Тэгээд үний хэрэг дээр яасан бэ гэсэн чинь нэг гэрт нүх ухаад бэлдсэн. Тэр нөгөө төв алхахын ноёдууд нь ирнэ штэ. Тэгэхээр ингээл тосч явал за одоо таныг хаанд бараалах болнаа гэл авч ороод гэр дотор нь нухаал нөхрөө нэгээл дээгүүр нь хэвсээл дараагийн нөхрөд ингээд. Тийм учраас Автасан хаан ойрдыг дайлаад хэлсэн үгэндээ тэр
урдын 33 отхтон 66 жинстэн хэдэн хэгэртнийг алсан өшөөг авуу гэдэг нь энэ агваржин жананг одоо болон түүний дагаж ирсэн алтан уургийн ноёдыг хядсан үйл явдлыг хэлж байгаа. Ингээд ирэхээр зэрэг мань хүн төв болохын зүгээс ямар нэгэн дэмжлэггүй, зүүн болохын зүгээс ямар нэгэн дэмжлэггүй болсон. Тэгээд ирэх дараагийн жил нь баруун гарын чинсэн алаг төмөр, зүүн гарын чинсэн хатан төмөр гэж хоёр төмөр Исэн хааныг барьж авч алсан л та. Яг бол Исэн хаан ч өөр ямар ч дэмжлэггүй болсон. Уул нь баруун зүүн гарын хоёр чинсэн бол хоёулаа ойрт байгаа шүү дээ. Тэр хоёртойгоо муудалцсан. Тэгээд одоо өөрийг нь өмөр хүнгүй болоод тэгээд хээр шахуу халагдаад дуусчих واخ. Эсэнтэйш халахын ноёдыг ингэж устгаснараа түүхэнд үлдсэн. Тэгээд энэ тумуугийн цайзын тулдаанд ялсан гэдэг нь ингээд дарагдсан гэсэн утга байж болох уу? Энэ түүх бас ер нь бол гээгцэн түүх. Гээгцэн түүх эсэн таашийн тэр халахын ноёдыг алтан уургийн ноёдыг хядсан өөрийгөө хаангаа зарлчаад тэгээд алтан уургаас өрсөлдөхөн гарч магадгүйгээд хядсан. Тэгээд тэр нь бол тэгээ мандахаас цаатны домог гэд олон түүхээр дамжаад бидэн дээр хүрээд ирсэн байна л да. Яг гэвэл алтан уургийг үндэсгүй болтол хядах гэж оролдсон гэдэг бол монголчуудад асар том сэтгэл төрүүлнэ шүү дээ.